гэсэн мэгэл яа ч тогтолцоо хийдэг байна. За тэгээд яваа яриа ярилцаа хийхээр сонирхол ихтэй. Хүүхдээ сэргэлэн цаваар гүр тахгүй. Ээж аав чинь инхийн ялх бисийг чинь ээлдэг зөөлөн өлгийгөө эрхэмлэн хужиж эндүүцгийн чихүүн хүйтэнд илэгний хичээр дудаацуул ээлдээ сайхан сургаалаа хайрлан өргөн тэтгэж өсгсөн гарын чинь ганцхан тургиж хөлийг чинь дөрөөн төрөлөө хөвчин дэлхий уудан боловч мөрөн далайгаар холбоотой амьтан хүн олон боловч зүрх сэтгэлээрээ холбоотой гэж ах дүү болгоцсон амраг садан баригддаг алс эртний соёл билээ. Айс заахалтаараа танилцаад ажил явдлаараа нөхөрлөөд аав ээжээ баярлуулан ах дүү нараа цэнгүүлэн аз жаргалтай амьдрахын алтан босыг нээж айл орон үүсгэхээр болж эцэг их ах дүү нар бүгдийг эрхэмлэж хөрмөсний баярын энэ өдөр ирлээ. Базар цагоо Батбаярын бат төгөлдөр сөргөсгүй нэргүүн Мичтбан нарын хорвын ястал ийхүү эхэлж байна. Энэ гайхалтай өдрийг бас нээж энэхүү тайснаа магтаалын багийнхныг хүндэтгэн өрж байна.
За аваа модтой. Далаасаа одоо хоолойгоо хаа. За хоёрыг одоо цаадын гişтэй очилээ. Еврейчиг гэрч нарын дараа энэ сайхан өдрийн эзэн болох болцоо залог тайрны хамтдаа өрсөлдөж бүгд суулгаа хамтдаа болцоо залог аргастай өгөх хамтдаа энэ өдрийн бас гол эзэн болох сүйт бүсгийг хамтдаа халуун албаштандоо хүндэтгэн өрөлцгая. Сүйт бүсгийг ихэвчлэн албаштандаа I got some words I couldn't speak in that very moment. I found a love and my life will find it's in peace. So as long as I live, I love you. Will let it all you. You look so beautiful. Sokun her jawab itu. Sahar susah, tapi mudah jawab. Bahaya itu, untuk itu, macam Udah anda tadi hafal atau tak? kita untuk baca. Тэгээд гахалтай цагаан үзэж анх 2011 онд бид орон тамхи ирээд тэгээд 12 онд төгөлдөртөйгөө уулзсан. Тэгээд жахан үзсэн. Одоо юм сайхан том залуу болоо хайртай ханьгаа ирээгээ дагуулсан ирсэн. Миний сэтгэл бас баяртай байна. Тэгээд бороо онол орсон шиг бол алдар ташууд ашигсан ашиг гэдэг үг байдаг байна. Тэгээд цааны алдар ташууд за төгөлдрийн том болсонд нь алдар ташсан гэж ойлгоо. За бидний нөхөрлөл тэндээс хүртэл өнөөдрийг хүртэл явахдаа
бид нэгэн зүйлээр, нэгэн итгэлээр, нэгэн сэтгэлээр, нэг эзэн, нэг баптизм, нэг итгэл дотор өнөөдөр хүртэл алхсан гэлээ. Тэм учраас өнөөдөр би эзэн Есүс Христийн бидэнд өгсөн амлалт үгийн дагуу эзний үг сургаалыг хуваалцаж амьдралынхаа турш Бурхан түүнтэй хамт байхын тулд Бурхан тэдний гэр бүлийг өрөөлөх тулд эзний үгийг та бүхэндээ хуваалцъя. Бурхан энэ ертөнцийг бүтээхдээ хамгийн түрүү гэр бүлийг бий болгосон. Бурхан хүнийг бий болгож Адам хэмээн нэрийтгэхэд түнд тохирох туслагч эмгэлгээр олдсонгүй. Тиймээс Библиэд Эхлэл номоос та бүхэнд өгье. Хүн ганцаараа байх нь сайн биш. Би түнд тохирох туслагчийг бий болгоё гэжээ. Ингээд эзэн Бурхан огторгын бүхий шувууг урлаад тэргээр хэрхэн дуудахыг үзэхээр Адамд авчирч өгчээ. Тэгээд амьд бие бүхнийг Адам хэрхэн дуудсныг нь тэдний нэр болов. Ийхүү Адам бүх адгуус амьтад огторгын шувууд хээрийн бүх амьтад нэр өгчээ. Харин Адам тохирох туслагч болцсонгүй. Ийм эзэн Бурхан Адамыг гүн ойронд автууж умтуулаад хавирганаас нь нэгийг суглан авч ормыг нь махаад өгүүлжээ. Эзэн Бурхан Адамаас авсан тэр хавиргаараа нэгэн эмэгтэйг бүтээгээд түүнийг Адамд авчирч өгөө. Адам энэ чинь яснаас минь авсан яс, махнаас минь авсан мах. Ир хүнээс авсан тул ийм хүн хэмээн нэрийдэе гэжээ. Ийм учраас ир хүн эцэг эхээ орхиод эхнэртэйгээ нээж хоёр нэгэн мах болдоо. Тэр хүн бас эхнэр хоёулаа нүцгэн байсан бөгөөд эцсэнгүй гэж. Амен. За бүгдээ нэг чангаар амен. Итгэдэг хүмүүс нь итгэдэг хүмүүс шиг хэлнэ шүү. Амен. Яа, манай хүүхдийн зөвлөөнийх нь мондөг шүү. Томчууд юм айгуу том болох тусмаа хүн айгуу муухай болдог. Хүүхэд байх тусмаа хүүхэд хөөрхнөр цагаахнаар тийм ээ. За та хоёр хамтдаа амьдрах тусмаа бие биендээ одоо итгэж байгаа шиг хамгийн сайнаар итгэхээ гэж хүсэж байна. Амьдрал гэдэг бол эзнийг хэлдгээр бие бинийгээ хайрлах. Эр хүн гэрийн тэргүүн эмэгтэй хүн түүний туслагч байхад бүтээгдсэн. Тиймээс Адамын хамгийн анхны шүлэг буюу энэ чинь миний яснаас минь авсан яс, махнаас минь авсан мах хэмээн харж түүнийг хайрлаасай юм. Эмэгтэй хүнийг Бурхан бүтээхдээ эрэгтэй хүнийг толгооноос авч бүтээсэнгүй. Учир нь эмэгтэй хүн эр хүнийг дэвсэлж хийдэ. Түүнийг хөлнөөс авч бүтээсэнгүй. Учир нь эрэгтэй хүн эмэгтэй хүнийг дэвсэлж хийдэ. Харин түүнийг хавирганаас нь авч бүтээсэн бөгөөд хавирга гэдэг зүйл зүрхийг хамгаалдаг. Зүрх гэдэг бол хүний хамгийн чухал хэрэгтэй. Хавирга түүнийг хамгаалдаг. Бие бинийгээ түшиж хамгаалж байгаа. Эмэгтэй хүнийг хайрлаж, тэрвэрж, хань болгох гэж, ингэртэй наах гэж эзэн Бурхан хавирганаас ч авч бүтээсэн юм шүү. Тийм учраас эзэн хайрын тухай өөрөө Коринт номонд ингэж хэлжээ. Хайр төвчээртэй энэргүй билээ. Хайр атаахгүй. Хайр бардамдгүй. Хайр ихрэгдгүй. Зүг бус авирдаггүй. Хуваа боддоггүй. Зөөрөгдгүй. Ус хураадаггүй. Зүг бус юмд баярлдаггүй. Харин үнэн баярдаг. Бүгдийг даатдаг. Бүгдэд итгэдэг. Бүгдэд найддаг. Бүгдийг дэвсгэрдэг гэж. Хайр хизээч дуустдаггүй. Идүүгээ итгэл найдвар хайргуур үлддэгч хамгийн аав хайр билээ. Энэ хорвоо дэлхийг хайраар өвлөгдөж хайраар. Магадгүй хүний хайр дуустдаг. Магадгүй та хоёрын амьдрал хэцүү хүнд зүйлсүүд маш олдтой тохиолдох. Гэвч эзэн Бурханыхаа үгийг санаж эзний үгийг даган амьдраасай гэж.
Учир нь Библиэлд гэр бүлийн тухай ингэж өгүүлжээ. Христэс эмээ нэг нөгөөдөө захирагддаг. Есүс Христэс эмээ амьдардаг шиг, эзэн бурхны хүндэлж амьдардаг шиг бие биенээсээ эмээ хүндэтгэж яваарай гэж цаг юм. Эхнэрүүдээ хэмээн айлтгаж. Эзэнд захирагддаг адил нөхөрдөө захирагддаг юм гэж. Учир нь Христ чуулганы тэргүүн байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ тэргүүн мөн. Чуулган нь тэр биеийг аврагч мөн. Нөхөр хүн уул шиг түшигтэй байдаг. Хинээрч сууж болох. Нөхрүүдээ Христ чуулганыг хайрласны адил эхнэрээ хайрлах юм гэж. Энэ хоёр өөр зүйл гарч байгаад би хоёр дүүдээ эрхэмлэн захимаар нөхрөө хүндэтгэн дагаж хайрлаж хинээс ч илүү түнд санаа тавина. Эхнэрээ бүх талаар хайрлаж төгөлдрөө би чамд захив. Бүх хүнээс илүүтэйгээр одоо байгаагаас түүнийг насан туршдаа хайрлаж амьдраарай. Учир нь эр хүн хүндэтгэлээр эмэгтэй хүн хайраар дутдаг хорвоо. Үүнийг хизээж битгий мартаа. Магадгүй чиний уур хүрэх үед, магадгүй чамайг уурлуулсан байсан ч тайван байж түүнийг өөр лугаар хайрлаа. Дүүм магадгүй эр хүн мунхаг, эр хүн тэнийг ааш. Дэвчин хүлцэж түүнийг хүндэтгэн хайрлаж дагаарай. Үхэл салгах хүртэл энэ хайр чинь үргэлжлэх болтугай. Эзэн бидэнд хэлэхдээ хайр гэдэг нь авдаг биш, өгдгийг хэлдэг. Хоёр биендээ сайныг өгч амьдраарай. Өнөөдөр сайхан байгаа ч магаш харахгүй өдрүүд ирнэ. Тэр өдөр өнөөдөр хайрлсан хайраа санаж уучлаж, дэвчиж, уярж хайж амьдраарай гэж юрөө. Магадгүй та хоёр хүүхэдтэй бол нэг зүйлийг захив. Эхнэрээсээ илүү хизээч битгий хүүхэд байгаа. Нөхрөөсөө илүү хизээч битгий хүүхэд байгаа. Учир нь тэд нар дайжигүр ургах үед тэд гэрээсээ нисэн. Харин чиний хажууд үхтэл чинь энэ амьдралыг өнгөрөөх хүн бол чиний эхнэр, чиний нөхөр юм. Хүн болгон энэ дэлхий дээр гэрэлтийг маш хямдхан үздэг болж харин та нар онцгойлон үзэж хоёр биенээ хайрлан амьдраасаа гэж хүсэж байна. Тиймээс эзний үгийг өндөрлөж би та бүхэндээ асуулт асууна. Батбаяр огтой Батөглөдөр та нэргүй огтой Мичидмаа дарамт шахалтгүйгээр хайрлаж өөрийн хүсэл дээр гэрлэхийг зөвшөөрч байна уу? Зөвшөөрч. Нэргүй огтой Мичидмаа та Батбаяр огтой Төгөлдрийг өөрийн ийн нөхөр болохыг зөвшөөрч байна уу? Зөвшөөрч байна. За би зөвшөөрүүлээгүй шүү. Өөрсдөө зөвшөөрсөн. Өөрсдөө ихлүүлсэн амьдралыг өөрсдөө хариуцсан. Хинч хизэрч та нарын өмнөөс шийдвэр бүү гаргах. Та хоёр шийдснийхээ дагуу амьдрах. Учир нь жаргалаач та нар үрнэ, зовлонгооч та нар үрнэ. Би та хоёрыг тангарагт дуурайлж байна. Тангар өрөхөд бэлэн. Юу нэ? Бэлэн. Хүмүүс сонсохгүй байх шиг байна. Тангар өрөхөд бэлэн үү? Бэлэн. За, оцтой микрофон бол зүгээр байна. Гэсэн цааны микрофон жоохон ер нь энэ хорвоо дээр төгсөн гэж байхгүй. Баалтаа.
түүнийг засчих явах хэрэгтэй. За баярлалаа. Нэг болоо багтаалгаа. Баттүгэлтэр та намайг ахуулъя. Бат хоёр огтой баттүгэлтэр би. Бат хоёр огтой баттүгэлтэр би. Яагаад юм бэ? Бат хоёр огтой төгөлтөр би. Бат хоёр огтой төгөлтөр би. Энэ өдрөөс эхлэн Хайр чинийхээ бурханлаг нөхөр байж, чинийхээ бурханлаг нөхөр байж, амьдралынхаа бүхий л өдрүүдэд Христийн үгийн дагуу амьдарч, чамаагаа хайрлан хамгаалж, санаа тавин, баяр жаргалтай, гониг зовлонтой, элбэг хангалуун, баян тансаг, ядуу хоосон, эрүүлэн, өвчтэй зовлонтой, ямар ч үед хамтдаа байж, хариуцлагатай, үнэнч нөхөрчин байхаа амлаж байна. Сонсно. Нэргүй огтой мичтмаа та намайг дагах гэлнэ. Нэргүй огтой мичтмаа би. Энэ өдрөөс эхлэн хайр чинийхээ бурханлаг эхнэр байж, амьдралынхаа бүхий л өдрүүдэд Христийн үгийн дагуу амьдарч чамдаа захирагдан хүндэтгэж сайн туслагч байж баяр жаргалтай гониг зовлонтой элбэг хангалуун баян тансаг ядуу хоосон эрүүлэн өвчтэй зовлонтой ямар ч үед хамтдаа байж хариуцлагатай үнэнч гэргий чинь байхаа амлаж байна. Хамтдаа баяр хүргэцгээе. Аливаа тандав, аливаа амлалт, аливаа гэрчлэл гарын үсэхгүй бол хөчмгүй. Тийм учраас санаж яваарай, сэтэж яваарай. Хараад эргэн дуусаж яваарай хэмээн. Та хоёртай гэрлэлтийн тангарахыг өгөхийг хүсэж байна. Мөн гарын үсэг зураалахыг хүсэж байна. Бат хоёр огтой төгөлдөр таныг гарын үсгээ зурмаа хэмээн. Нэгтгэн асаамаа хэмээн хүсэж байна. Ингээд хоёр тусдаа асууж байсан нэг бол бидний амьдрал нэгэн асал боллоо. Тусдаа бас нэгэн гал байж нэгэн үеэр бол нэгэн бий болж амьдрасаа хэмээн хүсэж байна. Ингээд хувирмын амлалтын бэлэгдэл болгож насан туршдаа үнэнч яваарай, харж яваарай, зүүж яваарай хэмээн хувирмын бэлзгийг биендээ зүүж өгнө. Хувирмын бэлзэг. Төгөлдөр эхнэрийнхээ бүгжийг ав. Микема нөхрийнхөө бүгжийг авнаа. Ингээд хайртай хандаа насан туршдаа үнэнч байж хайрлан гэдгээ амлаж түүнд бэлэгдэл болон хувирмын бүгжээ зүүж өгнө.
Насан туршдаа хайрлах хэмээн амлаж. Түүний гарт хорийн бүчээ зүүж гинэ үү? Ингээд Батбаяр огтой бат төгөлдөр нэргүй огтой мичдмаа надад өгсөн их мэдлийн дагуу тэднийг нэгэн гэргүүл хэмээн зардаж байна. Батбаяр та үндсэн гэрээ үсэж байна. Тунгаа хадумаа баяр жаргалтай байгаарай. Сайхан амьдраарай. Эргэж битгий буцаарай. Энэ хорвоог туулаарай. Ээжтэй аавтай ачлалтай байгаарай. Эргээд энэ хорвоод үнцэнтэй амьдраарай. Ингээд та хоёртой гэрэлтийн батлах, мөн гэрэлтийн тангараг. Эзэн Есүс Христийн бидэнд өгсөн ариун үгийг бэлэг болгох хавталах хүсэж байна. Ингээд энэ бүгдийг батлаж эзний өмнө дээр гараа тавьж эзний өмнө залбирахыг хүсэж байна. Мөн та нарыг та хоёроо ерөн залбирахыг хүсэж байна. Энэ ба хурц өгүүлсэн болгоныг суулаасаа босон хүндэтгэж эзэн бурхны ёроолыг шинэ хуримлагч хосынхоо төлөө залбирэн өргөцгөөё. Оргийн хоосон байдлаас орчилж хүнсийг бүтээсэн. Тэнгис далаа тэр дэлхий түр доош бүхнийг бүтээгч. Бидний сүр хүчит яруу алдаг цорын ганц эзэн бурхан юм. Өнөөдөр та хайртайгүй бат өгөлдөр хайртай мичмаа нарынхаа хурмын ёслыг ерөөсний төлөө танд баярлалаа. Тэдний амьдралд хайр, уучлал, амантай дүүрэн оршиж эзэн таны үг бэлхэн ихээр байж тэдний амьдрал бусдын өмнө гэрэлтсэн байх болтугай. Эзэн Есүс таны алдрын төлөө энэ гэр бүлийг та өөрөө тосож өгнө. Та тэдний ерөн сахиж хамгаалаарай. Таны нүгсэл тэдний дээр байж эзэн таны ерөөл байх болтугай. Эцэггүй ариун сүнсний нэрийг өндөрөөс өндөр дүрмжлэн эзэн Есүс Христийн нэрээр ерөөл залбирч байна. Амен. Амен. Хамтдаа баяр хүргэцгээе. Зочдоо эргэж харах гэж байна. Ингээд шившилхэн болон хангалтсан хосуудыгаа эзэн Есүс Христийн нэрээр ерөө мартан дуусгая.
тэднийг өрөөж байна. Бидний бурхан эзэн тэднийг хотдож өрөөх болтугай. Хөнөөж өрөөх болтугай. Гартаж өрөө, орхож өрөө. Дахны савыг бурхан эзэн үргэж хандсаа ихээр дүүргэж байх болтугай. Бусад хуваалц зүйлтэй байхад тэдний амьдралыг бурхан хамгийн ихээр хангах болтугай. Ингээд шинэ хөргөлсөн хосоо бүгдээрээ өдөр гаргацгаая. Хөрөмдөж асуудалтай ширхийн гэр бүлтэй хамтдаа дахин харанаас гадуун алд ажлыг хамт өргөцгөөё. Яахтай суулгах. Wir гайхалтай мууч гайхалтай цаг. Энэ цагийг бид хамтдаа харж байна. Хамтдаа энэ хөтөлбөрөөр дахин хоёр хосуудын хоёр хөрөлтөгчдийн маань ээжүүдийг тайлбарлаж байна. Тэгээд үзэрсэн хамтдаа баярлалаа. За ингээд хүүтэй цаашлах мэндчүүд хасч байгаа хамгийн сайн сайхныг хүсээрөө тэгээд энэ хоёр талтай хайртай шүү. За ингээд хүүгийн хатгалаар нэг бүхэлээ миний үуч 8 сайн тэгэхээр миний чинь нэг хүн миний нөгөө та тийм л хүн тэгээд үргэлж байна нөгөө өөрийнхөө тэгээд үргэлж бүхнийг ингээд даантай болж
Тэгээ өдөө хүртэл ингээд өөрийгөө гэр орноо тэгээд дүүнрийг бүгдийг ингээд сайхан авч явж байгаа. Хүүтэй бас баярлалаа. Гүн ээж нь хүүтэй хайртай шүү. Хамгийн хайртай шүү гэж яа. Хайртай яг миний бэр чинь бас амар мондөг. Тэгэл бүхнийг бас амар авахалжтай. Тэгэл юм болгоныг ингээд аймаа сэргэлэн тэгэл юм болгоныг амар ингээд хурдан юм хийдэг. Тэгээд амар юмыг хайрлаж чаддаг, юмыг ингээд хичээнгүй хийж чаддаг амар мондөг бэртэй би амар одоо юу бахтай гэх юм уу. Тэгээд бэртэй хүртэл амар хайртай шүү. Тэгээд үргэлж тоог маань цаашдаа бүхнийг даун туулж бидээ сайхан хайнуулж энэ гэр бүлээ сайхан авч яваарэ гэж хэлээ. Тэгээд ээжтэй хэлэх үг байвал сайн хэлээд ээж нь ч гэсэн тоогоо байнга туршиж явна. Тэгээд хоёуланд нь маш хайртай шүү гэж хэлье. Эзний маань эрүүл нөөцлөн дүүрэн байх болтугай. Тэгээд хартаа гинийхаа ээжс нь хандаж идэв гэж. Маш их баярлалаа. Ийм сайн хамт төрөөж өсгөж боож исэн төлөө маш их баярлалаа. Үнтэй сургаалаараа зөвлөж, заан зааварлаж, хамт байж, түшиж, тулж хэцүү бүхэл цагт хайрлан хийж ийм сайн өсгөн боож исэн танд маш их баярлалаа. Тэгээд маш сайн харж хандж, хайрлаж хамгийн сайнаар амьдрах болно. Өсгөж өмж үсэнд маш их баярлалаа. Ямар ч үед намайг халамжилж хамгаалж өмүүлдэхтэй үнэхээр их баярлалаа. Хайртай шүү гэж хэлмээр байна. Тэгээд өөрөөр хэлбэл цаана за тайзан дээр байж тээ. Энэ цаг үеэд бас гэрчнэрийн манаас хуваалцах, сэтгэлийн үгийг хэлэх бас найзынхаа талаас сайхан дурсамжуудаа хуваалцах тээ. Миний найз ямар найз вэ гэдгийг бас хэлэх гэрчнэрээс өрөө. За тэгээд сүд болцоо цаасан юм маань гэрч
гэрчээ тайзнаа өрий. Найзаас батаад. Линэ хэрч яваа. За бүгдээс байна уу? Би хүмүүдэг. Анх 7 жилийн өмнө Бат төгөлдөртэй хотод танилцж байлаа. Оюутан болж орж ирээд анх хараад жоохон сайн санагдсан. За юу гэх юм бэ? Тэгээд цаг хугацаа өнгөрсөн илүү ойртоод дотоосоо танилцаад эхлэх үед ер нь бол энэ хүн бол итгэж болох хүн байна гэдгийг аягүй сайн ойлгож авсан. Тэгээд одоо ингээд эргүүлээд бодоход бид хоёр бараг ингээд 400 хоног хамт хонсон байна. Энэ 7 жилийн хугацаанд. Яг хамт байсан өдрүүдийг бол би ингээд тоолж үзэхгүй байна. Энэ хугацаанд төгөлдөртэй хамт байхад би маш олон сайн зан чанаруудыг олж харсан. Тэгээд манай төгөлдөр үнэхээр бүтээлч. Тэгээд хамгийн гайхалтай нь юу вэ гэхээр хизээс зүгээр суудгүй заавал ямар нэг юм хийж идэх. Хөгжмөө бэлдэн ном уншин. Тэгээд хамгийн гайхалтай нь юу вэ гэхээр уншсан ном, ихлүүлсэн номоо хизээс дуусгалгүйгээр хайдаггүй. Тэгээд би заримдаа гайхах хэлсэн. Яаж ийм хийж хүчтэй аваад идэх юм бэ? Яаж ийм ингээд зүйлсийг болгоод идэх юм бэ? Хичээлийн хайцгаар маш олон зүйлсийг хийж авах болдог байсан. Тэгээд төгөлдрөөс бас зарим зүйлсийг сурч мэдэж авсан. Тэгээд төгөлдөрт нэг л муу зуршил байдаг. Тэр нь болохоор юу гэхээр хитрхийг ядартлаа ажилдаг, ядартлаа суралцдаг. Тэгээ энийг болоорой. Одоо бие бодороо. Чи ядраас чиний ихнээс ядраа шүү. За хавцлаа. Тэгээд манай төгөлдөр маань өөрийнхөө амьдралын ямар ч хүндэтгэл цаг хүчил бас ямар ч асуулт болсон бичт маань харьж чадах болно гэдгийг үнэхээр мэдэж байна. Тэгээ магадгүй би маргааш төгөлдөр рүү залгаад өнөөдөр уулзах зав байна уу гэх юм бол төгөлдөр найз нэр тарихгүй болохгүй гэж хариулах болно. Би мэдэж байна. Төгөлдөр тийм л нөхөр байх болно. Өнөөдөр дуусаад маргааш болоход төгөлдөр өнөөдрийнхоос илүү сайн хоол хийж сурсан байх магадгүй. Магадгүй төгөлдөр өмнө нь ганцаараа шийдвэр гаргадаг байсан бол дахиад хизээш тэхгүй байх. Тэгээд Батойгийн бат төгөлдөр нэргүүгийн бичт маань өөрийн амьдралын өсгөл үртлээ үнчээр шударгаар юу гарч талгүй хайрлах болно гэдгийг би амсуур юм бэлгүүн миний би гэрчилж байна. Билүүтэй бай. хамгийн анх бичварчтай болоод 20 онд яг корона гардаг жил анх Open Garden танилцчихсан. Тэр үед нэттэй хөрхөн их сэргэлэн цаа тийх хөрсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа одоо жил хамт байсан төлөв хатагаа ахтай маань их цааг бицэн. Тэр үед би шокнд орчихсон. Тэгээд нэг их ч маань хувьд болоо яг ямар ч үед хайртай хүнд туслаж гарах юм бол хамгийн сайнараа туслах хичээдэг. Тэгээд ямар ч үед ингээд одоо ч гэсэн харахад ямар ч үед байсан төлөвлөлт хамаа хийж үзэх хичээдэг. Тэгээд илүү ихийг хэлмээр байгаа гэсэн одоо ингээд аман дээр бүгдэж гарч ирэхгүй байна. Тэгээд миний би гадуур их чинь миний би нэргөөгийн бичт маань
бат хоёрын бүтэглэрийг хамгийн сайн бүтэглэр, хамгийн сайн хэн, хамгийн сайн ихтэрэн чадна гэдгийг миний би гэрчилж байна. Үнээр гоё гэрчүүд байна. Миний хувьд ийм гэрч байгаагүй. Миний гэрч бол манай эдний гэрч хоёр их сонир гэрчүүд байсан. Буцаа гэдэг. Би өмнө нь бол энэ бат төгөлтрийн дүүн авахгүй. Тэгээд эхнэрийг нь гэрчлэхээр гарч ирсэн байна. Тэгээд Чичматаа сонгоод би яг ахтай танилцахаас бүр өмнө 10 жилдээ таньдаг байсан. Тэгээд бид тэр хамтдаа найрал донд нэг баг болоод хамт найрал донд нэг хоолоо болоод бас яг тэр үеэрээ танилцчихсан маа. Тэгээд одоо хүртэл ингээд хамтаа тэгээд ахтай үргэлжлэн сонсоод ингээд итгээгүй ээж надад ингээд энэ нэг ахыг чи найз их ингээд харуулт би бүр ингээд шок нэр. Батлаа би бүр боддоор харж итгэнэ гэдэг би ерөөсөө ингээд итгэв байхгүй ерөөсөө. Тэгээд яг цог ирж байгааг хараад үргэлж байгаа биш гэж итгэжсэн. Тэгээд манай Микигийн хувьд манай Мики амар өөр сэтгэлтэй. Тэгээд амтнд амар хайртай. Тэгэл годомжаар явж байгаа амтан хүртэл ингээл гэж бүр ингээд хөөрдөд ингээд өөрт нь ингээ хоол бид нар ингээ хоолны мөнгө ч юм уу те ингээ хоол авч идэх мөнгөйсэн ч гэсэн ингээ тэр амтнд ингээ зорилтын хоолыг нь авч өгөх тэр зүрстгэлтэй ахгүй. Тэгээ тэрийг харахтаа би амар саралцдаг. Тэгэл ингээ годомжинд ингээ хүний өсөн нохоо оруулж ирээд гэхдээ угааж байгаа. Бүр тийм амар юм амтан таартай өөрсдөлтэй ахгүй. Тэгээ мөн ингээ бусдад өөрт байгаа тэр бүх зүйлээ ингээ өөх зүрстгэлтэй. Тэгээ мөн ах юм амар сайн ингээ хайрладаг. Тэгээд санхүүгийн хувьд бол манай Мики бол үнэхээр бат. Үнэхээр санхүүг бол үнэхээр сайн барьж чадна. Ирээдүйд ч гэсэн цаашдаа санхүүгээ те ингээ бас сайнаар барьж чадна гэдэгт би бол итгэлтэй байгаа. Тэгээд маш сайн тооцоолж чаддаг байхгүй. Яг хүмүүс мөнгөө заах вэ, юу хадгалах вэ, яах вэ гэдэг юм маш сайн ингээ хийж чаддаг. Энэ зүйлээс нь би ингээ суралцдаг байгаа. Тэгээд өөрийгөө бас хөгжүүлэх маш сонирхолтой. Тэгээд үргэлжийн өөрийгөө те ингээ яаж би өөрийгөө сайнаар хөгжүүлэх үү, яаж ингэж өөрийгөө өсгөх үү гэдэг зүйл дээр үргэлжийн гэж бодож ингэж өсгөж явдаг. Тэгээд бас эзний үгийг үнэхээр сайн ингээ нухацтай сурдаг. Бүр ингээд ойлгохгүйсэн зүйлээ ч гэсэн ингээ хүмүүсээс асууж агаад те би чадахгүй байна гэж агаад ч гэсэн ингээ сурдаг. Тийм мундаг охин байна. Тэгээд энэ манай нэргүүмчд маань манай ахын маань хамгийн сайн space тэр ихнэр болж чадна гэдэгт би үнэхээр итгэлтэй байна. Тэгээд батбаярын бат зүгний би үүнийг гэрчилж байна. Ахаа найзыг хайрлаж яваад гэх шиг байна. Миний энэ гадсан чинь үг болт юм чи би ингэж зөвхөн гайхацсан. Муу битж болов бэлцэж яг энэ гарахгүй. Тэгээд хамгийн сайн хийсэж. Тэгээд мэдлэгэд шилжинэ.